Сайн байцгаана уу? Мөнхлөнөө суугтаа тавтай морил та бүхэндээ энэ удаагийнхаа киногоор 2025 онд нээлттэй хийсэн As You Stood By хэмээх кино ярьж өгөхөөр бэлдсэн байна. Ингээд кинонд орохоос өмнө лайк болон subscribe-а дараад мөнхлөнөө суугаа дэмжээрэй. Кино маань хоёр эмэгтэй ямар нэгэн зүйл санаа зовсон нь нүүрэн дээр нэлт машинтай хаа нэг тийшээ явж байгаагаар эхэлнэ. Ингээд үзэгдэл солигдож киноны маань гол дүрийн эмэгтэй болох Энсү томоохон их дэлгүүрт менежер буюу худалдааны зөвлөх хийдэг. Түүн рүү найз нь заалгаа дахиад уулзч чадахгүй болсноо хэлэхэд Энсү найзаагаа харах шиг болсноо. За гүү хэлгүүдээ гэд ажилдаа орохоор явна. Тэдний их дэлгүүр цөөхөн үйлдвэрлэгдсэн брендийн цагнуудыг томоохон үйлчлүүлэгч нарт танилцуулах өдөрлөг болж байгаа бөгөөд нэгэн үйлчлүүлэгч Энсүү дээр очин түүнээс цаг асуун нэг цаг сонгоод энэ чамд ямар санагдаж байна гэж түүний бодлыг асуухад Энсүү надад эннээс илүү энэ цаг илүү сайхан харагдана гэж бодож байна. Хэдийгээр Diamond Gooch гэсэн эрэгтэй хүнд илүү сайхан зогноо гэхэд нөгөө залуу нь би Diamond Gooch цаг сонирхгүй байна хэтэрхий энгийн юм биш үү гэд явна. Харин ажил таарах үеэр ажилчид нь цагнуудаа бүртгэж байсан нөгөө Diamond Gooch цаг байхгүй байгааг ойлгоод энэ хамгийн үнэтэй цаг нь байсан штэ энийг яах вэ гэд санарч байхад Энсүү битгий санаа би өөрөө олох болно гэд хяналтын камер шалгаж байхад нөгөө залуу тэр цагийг зүүжгсэн явж байна. Менежер нь энэ бүхнийг хэн хариуцах юм бэ гэхэд Энсүү тэр залууг томоохон үйлчлүүлэгчийн танин мэдлэж байсныг санаад тэр хүн дээр очин нөгөө залуугийн нэрийн хуудсыг авна. Харин нөгөө залуу чинь нэлээд том бөөний худалдааны төвийн хятад компани захирал байх бөгөөд тэр залуу дээр очин та яагаад манай цагийг хулгайлчихсан юм бэ? Бид нар цагаа эргүүлээд амаар байна гэсэн нөгөө захирал чинь хээр нэг тоосон ч юмгүй. Би зүгээр л зээлсэн. Би хүнд авч өгж байгаа юм. Тэр хүн харин тэр цагийг авнаа гэх юм бол би мөнгөний нөгөөд л худалдаад авчихна. Харин түүнд таалагдахгүй бол би өнөөдөр оройдоо танах руу буцаагаад явуулчихна тэр цагийг чинь. Тийм болохоор чи одоо яв гэхэд Энсүү уучлаарай захирлаа. Энд миний ажил. Энэ миний хариуцсан цаг учраас би таны ажил дээр хүлээж байгаад цагаа авчаад явнаа гэд нөгөө нэг агуулгад нь ажиллаа хийн хүлээгээд л суuna. Орой болж захирал Энсүүг дуудан энэ цагийг нөгөө хүн маань ахгүй гинэ чи одоо аваад яв гэхэд Энсүү найзынхаа дуудлагыг таслан шууд л нөгөө цагаа шалгана. Энэ үед нь цаганд нь ямар нэгэн асуудал байхгүй байгаа ч гэсэн оосронд нь зураас гарсан байна. Та үнийг хардаа гэж харуулснаа манай дүрмээр бол та энэ цагийг худалдаж авах ёстой. Хэрвээ хүсвэл би таны энэ цагийг чинь оосрыг сольж өгч болно гин. Ингээд энэ хоёр маргалдаж байснаа хамтдаа нэг хундаг юм ууснаа. Энсүү та яах гэж анханасаа энэ цагийг хулгайлсан юм бэ? Энэ цагийг авахгүй бол би яах юм гэсэн нөгөө захирал чи ажилласаа гараад миний доор ажиллаа гэд хоорондоо нэлээд ярилцсны эцэст нөгөө захирал нь за би энэ цагийг чинь худалдаж явъя гэд худалдаж авахар болно. Маргааш нь ажил дээр очисон ажлынх нь хүмүүс таа ч үнэхээр мундаг юм ахалхаа гэж л магтаж гарна. Энэ үед нь их дэлгүүрт Энсүүгийн хамгийн сайн найзынхаа нөхөр нь явж байгаа ба хүй сайн уу жимпүү чи юу хийж яваан бэ гэсэн нөгөөтг нь би их нэртэй гинтийн бэлэг авах гээд гэсэн худалдагч нь та байнга л авдаг шүү дээ л гэж хэлнэ. Үүнийг сонссон Энсүү за ашгүй дээ найз минь аз жаргалтай байгаа бололтой гэж бодно. Энэ үед Энсүү рүү яаралтай ажиллаар дуудахад тэрээр VIP өрөөлөө ороход өрөөнд дотор нэгэн эмэгтэй газар дор сууж эцэгтэй та зүгээр үү гэхэд эцэгтэйгийнх нь нуруу хүнхээр аимшигтэй хүүхд няц болсон. Үүнийг харсан Энсүү юу ч хийж чадахгүй эцэгтэй палажны цахилгааны дээш татахад эцэгтэй би чамайг бусдаас арай өөр гэж бодож байлаа гэд тэднийг ярьж байхад эцэгтэй нөхөр гаднаас гинт орж ирнэ. Энэ үед эцэгтэй түүнээс маш их айдаг гэдг нь тодорхой. Гарч ирээд эцэгтэй нөхөр түүнд хүрэн өмсүүлснэ. Энэ ахалхаа түүнд зохиж байна уу чамд юу гэж бодогдож байна гэхэд энэ ахлах энэ хүрэмтэй зохицох үнэхээр сайхан гутал хажуудлын лагууд байгаа. Би түүнтэй яваад аваад ирээ гэхэд эцэгтэй нөхөр хэрэггүйдээ манайх руу илгээгээд явуулчих гэд ихнэрээ аваад явна. Энэ үед нь Энсүү ажиллаа хийж байгаад эцэгтэй хэлсэн үг бодогдон яахаа мэдгүй байж байхад нь менежер нэрэн эцэгтэй нөхөр нэлээд их борлуулалт хийчлээ. Манай баг энэ сарынхаа борлуулалтанд санаа зовлтгүй боллоо чиний л ач гэд Энсүүд хэлээд явна. Хин нэг нь үнэхээр тусламж хэрэгтэй байхад харсан хэрнээ хараагүй юм шиг өнгөрөөсөн өөртөө Энсүү маш их уурн хүрэн жуудооныхоо бэлтгэл дээр анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байгааг нь багш нь анзааран Энсүүтэй нэг үзээд яал гин. Ингээд манай хоёр нилээн ноцолдож багш нь түүнийг зэмлэн чи бэлтгэл дээрээ анхаарлаа төвлөрүүл битгий өөр юм бодоод гэд түүнийг нилээн зэмлэж хаяна. Энэ үед Энсүү өөрийн гэсэн травматай гэдг нь ойлгомжтой болно. Шүүгээгээ онгойлгох үедээ өөрийнхөө хүүхэд насыг бодно. Мөн гэртээ очин нөгөө эцэгтэйгийнхаа
танилцуулгыг харан юу хийхээ мэдэхгүй нөгөө эмэгтэйгийнх нь нурууны хөх нэцэн л бодогдоод байна. Тэгснээ ээж рүүгээ залгаад ээжээ би таны төрсөн өдрөөр очиж чадахгүй. Үнэхээр их ажилтай гэж хэлэхэд ээж нь битгий санаа зовоо би чамайг ажилтай гэдгийг ойлгож байна. Өөрийнхөө ажлыг л сайн хий. Энд битгий надад санаа зов гин. Ингээд энсүү ээжтэйгээ ярьсныхаа дараа гинт гин буруутай юм шиг санагдсан уу яасан. Ээж дээрээ очихоор ширэж гэртээ яваад очино. Бэлөө бариад ороод ирэхэд нь ээж нь чи чинь ажилтай гээдтэй яагаад ирчвэ гэд аав нь тоож байгаа ч юм байхгүй чи ирчихсэн үү гин. Ингээд ээжтэйгээ хамт ээжийнхээ төрсөн өдрийн баярын ширээг засгаад хамт хоол хийж их үедээ тэр хоёрын ярианаас ээжээ хутгач нь энд байгаа хэвээрээ юм уу? Эндээс авахд эвгүй биш байна уу гэсэн ээж нь үгүй би сурцаан гэн. Харин эрэгтэй дүү нэрэн гэр бүлэрээ хамт хоол эцэцгэн. Өнөөдөр ээжийнх нь төрсөн өдөр гэтэл аав нь түүнтэй үнэхээр муухай харьцсан. Ээж нь ямар ч ад жаргалгүй төрсөн өдрийнхөө бэлууны лааг үлээн. Ингээд төрсөн өдөр өндөрлөөд энсүү орондоо орсон боловч түүний нойр нь огт хүрэхгүй нэг л хөрвөөгөөд болж өгөхгүй. Өрөөнд байсан шүүгэнийхээ урд очин түүнийг онгойлгох гэснээ онгойлгож чадахгүй зогсож байгаад өрөөнөөсөө гарan ээж аавынхаа өрөөний үүдэнд очисон нэлээд дуу шуутай яваад ортол аав нь ээжийг нь зодож байна. Ингээд үүнийг харсан энсүү аавыгаа одоо хүртэл та ээжийг зоддог хэрэггүй ийм аимшигтай зүйл яаж хийж чаддаг байна? Ээж амиа хорлох гэж оролцсныг та мэдэж байна уу? Намайг ахлах ангид байхад гээд л хэлэхэд нь ээж нь битгий энсүү гээд л ээж нь уйлна. Харин энсүү өмнөх явдлаа бодон сургуулаасаа тараад ирэхэд нь гэр нь аимшигтай болчихсон. Ээж нь яг л дагтнаасаа унах гэж байгаад энсүү ээжигээ болиулан та биднэрт хэрэгтэй штэ ээжээ гээд ээжигээ уйлаа тэрж байснаа санана. Өглөө нь энсүү дүүгээ битгий санаа зов чи шууд ажил руугаа яв. Би аавыг үргээд өгөх болохоор гэд аавтайгаа хамт гарна. Хамтдаа машиндаа суугаад явж байхдаа аавтайгаа юу ч ярихгүй. Харин аав нь дүүрэг өөр тийшээштэй чи буруу тийшээ яваад байна гэхдээ энсүү шууд л цагдаагийн газрын хашаа руу орсноо. Ээжийг хүчирхийлдэг байсан гэдгээ ороод хүлээн зөвшөөр. Би таныг өөрөө цагдаад мэдэгдээсэ гэж хүсэж байна. Таныг үнэхээр хүзэн ядж гин. Дахиж ээжэд та гар хүрэх юм бол би таныг зүгээр өнгөрөөхгүй гэд аавыгаа цагдаагийн газрын хашаан дотор буулгачаад энсүү яваад өгнө. Аавыгаа буулгачаад аав нь багаас нь ээжийг нь зоддог байсан талаар бодон мөн 10 жилдээ маш аимшигтай трама авсан ээжигээ амиа хорлох гэж оролцсныг харснаас хойш хин нэгэн цонх руу ойртох болгонд цонхыг яаралтай очиж хаадаг. Үүнийг нь харсан нэг найз нь түүнд туслахад тэр охиныг хараад л шууд уйлж байснаа санана. Үүнээс хойш тэр охинтойгоо сайн найзууд болсон бололтой найзаагаа гэнт санан түүн дээр очиход тэр хаалгаа тайлж өгсөнгүү. Ингээд түн рүү залхан гэрээчин гадаа ирчихсэн байна. Хоёулаа уулзаагүй зөндөө утсан штэ гэд дууд шуудан дэж байхад нь хүргэлтийн хүн тэр байр руу орж ийн. Ингээд энсүү найзынхаа хаалгыг догсон боловч хинч онгойлохгүй байхгүй байгаа юм болов гэд явах гэж байхад нь найз нь хүргэлтээ авахыг харсан. Энсүү найз руугаа залгасан ч утсаа авахгүй. Хаалгын догсон ч хаалгаа нээхгүй байлаа. Ингээд түүнд санаа зовн шууд хаалганых нь кодыг нээгээд орно. Үзэгдэл солигдож энсүү цагдаагийн газар дээр би нэг мэдээлэл өгмөр байна. Та нар намайг сонсож байна уу? Хүчирхийллийн талаар гэсэн нөгөө цагдаа нар нь тоож байгаа ч юм байхгүй. Энсүү бүр юу хийхээч мэдэхгүй нүдэндээ нулимстай оройнд нь дахиад л бэлтгэл дээрээ хин нэгэнтэй барилдаж байгаад нөгөө хүнийгаа болиг гэхийг анзаарахчгүй шал өөр юм бодоостой үүнээсээ болоод бэлтгэлийнхаа багшид нэлээд сайн загнуулаад хөөгдөн оройн нь бааранд ганцаархнаа юм ууж суунгаана. Хүүхэд байх үе бодон аав нь ээжийг нь хүчирхийлдэг байхад дүүгээ аав нь шүүгэндээ орон эсвэл гэрээсээ гарч гата толомын талбай дээр суун мөн ээжигээ амиа хорлох гэж байгааг хараад өөрийнхөө ч гэсэн амийг хорлох гэж байхад нь хамгийн сайн найз нь түүнийг аварч мөн түүний хурман дээр очиж байснаа санана. Ингээд өглөөнөө сэрсэн нөгөө нэг цагийг худалдаж авч байсан хятад компани захирлын офис дээр нэрээд хончсон байдаг. Тэгснээ уучлаарай төвөг утсанд би ингээд явахгүй бол болохгүй нэ баярлаа танд гэд өрөөнөөс нь гарна. Гараад явж байхдаа хүргэлт хийж байсан залуу нь найзынх нь суусан нөхөртэй нь үнэхээр адилхан царайтай, жимпьютэй үнэхээр адилхан царайтай байсанд энсүү бүр үнэхээр их гайхан ямар сони юм бэ гэж эргэлдснээ ажил руугаа явна. Ажил дээрээ хоолоо идээд сууж байхад нь дүүн залгаснаа. Игчээ би нэрээр шилжгээр болсон аав ээж хоёртой хамт амьдрнаа. Таныг юу туулж үзснийг би мэднэ. Хүүхэд байсан ч гэсэн та надаас юу нуух гэж оролддог байсныг ойлгож байгаа. Ганцаархнаа энэ бүх ачааг битгий даа. Би ч гэсэн хамт үргэлзээ. Одооноос ээжэд битгий санаа зовоорой гэж хэлнэ. Үүнийг сонссон энсүүд жоохон уужирсан бололтой
Оройн нь нөгөө хятад захирал дээр очин цагных нь оосрын сольж өгөөд маш их баярлаа манахаас худалдаа хийсэнд гэхэд нөгөө захирал би чамаас юм худалдаж авсан юм чинь хоёулаа хамт хоолнд орё гэд хамтдаа хоол хийдээд сууна. Энэ үед нь Инсүү яагаад ч юм төвлөрч өгөхгүй байхад нь мэдэн дээрээс нөгөөнийг дэлгүүрээр нь үйлчлүүлсэн эцэгтэй амиа хорлсон тухай гарна. Үүнийг харсан Инсүү нэг л биш ээж рүүгээ шууд л залгана. Ээж нь уцаа авахгүй байсанд үнэхээр их санаа зовоод дахиад залгасан дүүн авна. Тэгснээ ээж зүгээр эсгээ асуухад дүүн зүгээрээ л гин. Инсүү дахиад нэг дуудлага хийсэн боловч тэр дуудлаганд хинч хариулсангүй. Инсүү санаа зовон босоод захирлаас уучлалт гун би нэг зүйл шалгах хэрэгтэй байна гэхэд захирал чи саяны үтсэн мэдэнээс болсноо гин. Тэгснээ захирал яагаад үхэх ёстой гэж өөрөө дарлуулж хүчрхийлээд байсан хэрнээ тэр мөн хүчрхийлэгчийг л алах ёстой байсан. Хайран ам байгаадаа гэж хэлхийг сонссон Инсүү шууд л гараад гүйчин. Ингээд явж явах замдаа тэрээр найзынхаа гэрлөө ороход найз нь үнэхээр амар зодуулчихсан байгааг бодон түүний гэрлөө яаран очиход найз нь айл хизээний тагтан дээрээ гарчсан. Би дахиж цаашдаа дэсгүй нэ гэд амиа хорлохож байхад нь Инсүү түүнийг болиулан хоёулаа хамтдаа танай нөхрийг алъя гэж хэлнэ. Үзэгдэл солигдож хэд хоногийн өмнө Инсүү рүү дахиад уулзаж чадахгүй нэ гэж ярьсан хүн нь түүний хамгийн сайн ахлах сургуулийнхаа найз нь болох Хээсүү байдаг. Тэрээр үнэхээр их дэлгүүрт явж байсан бөгөөд найзаагаа сүүлийн удаа харчаад хаа нэг тийшээ явах гэж байгаа бололтой онгоцны буудлын дээр очино. Нисэх онгоцоо хүлээж сууж байхдаа ээжигээ нэгэн асрамжийн газар аваач өгчихсөн. Ээжийнх нь бие муу байгаа бололтой охиндоо битгий санаа зовоорой гэд хамтдаа бичлэг хийчихсэн. Нөгөө бичлэгээ үзээ сууж байхад нь нэг дуудлага орж ирнэ. Тэр дуудлагаа авахгүй байж байхад нь нэг зураг ирснэ. Араас нь чатаар дуудлага ирнэ. Ингээд дуудлагаа авсан ээжтэй нь хамт нөхөр нь яг одоо хурдан хүрээд иргэн. Үүнийг харсан Хээсүү үнэхээр их сандарч ээжээ гэж уйлаад онгоцсондоо суугаж байснаа гинт бодлоо өөрчлөн буцаад гэрлөөгөө явна. Гэртээ ороод ирсэн муур нь өвчгсөн. Мэри гэд уйлаа сууж байхад нь гаднаас нөхөр нь орж ирснэ. Шууд л алгадаад унгаана. Чи яахлаараа надаас явах гэж оролддог байна гэд өөрийнхөө цаг болон бөгжийг тайлснаа. Гэв гинт амар чанга ай тавиад хамаг хөшгөө хааж байснаа. Хээсүүг үнэхээр аимшигтай зодож эхлэн зүгээр л хөвтүүлж байснаа хаа хамаагүй өшөглөөд чи надаас зутна гэж бодоо юу? Өөрийгөө хэн гэж бодоо? Үхэл чамайг надаас салган заа юу гэд зодож байснаа урдан сүгдүүд авчирсан цэцгээ түнд өгөхөд Хээсүү цэцгийг авснаа хөтөлцөөд хамтдаа унтлагын өрөө орно. Хээсүү жимпүүтээ суугаас өмнө хүүхдийн номны зурааж байсан бөгөөд үнэхээр аз жаргалтай нэгэн байж харамсалтай нь энэ залуутай сууснасаа хойш үргэлжил гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг. Нөхрийнхөө ая талыг харж үргэлжил түүнээс айдаг. Нөхөр нь тоож байгаа ч юм байхгүй. Би жоохон хэтрүүлчихсэн бололтой ч гэх шиг. Маргааш өглөө нь нөхөр нь ажилдаа явхад Хээсүү нөхрийгөө гаргаж өгөөд гэртээ ганцаараа үлдснийхээ дараа хөөрхий ганцаараа уйлж суун. Нэг юм уугаад мөн аягандаа сүүжүү хийж уусныхаа дараа гэрийнхээ харанхуй өрөөнд дотор суугаад ганцаархнаа юу ч юм бодоод суун. Харин унтаад сэрэгт нь айл хизээний орой болчихсон. Нөхрийнх нь эрэг цаг нь болоод Хээсүү санарч гарч ирэн гяс будаага тавин яар сандарч асгад зутган сандраад байж байхад нь нөхөр нь орж ирэн чи юундаа сандарсан бэ битгий санаа зов. Би өнөөдөр сайхан ааштай байна. Миний ажил маш сайхан бүтсэн. Тиймээс чи битгий надаас ай гэхэд Хээсүү уучлаарай л гэдэг. Харин нөхөр нь битгий санаа зовоо чи тайван хоолоо хий. Харин миний авчирсан юмыг хартаа гэснэ том өрөөндөө камер зоочхон. Үүнийг харсан Хээсүү юу ч хэлж чаддаггүй. Тэр хоёр орой хамт хоол хийдэж байх үед тэдний ярианаас Хээсүү өмнө нь жирэмсэн байсан. Түүнийг мэдгүй нөхөр нь зодож байгаа зулбсан гэдгийг мэдэж авна. Тэгснээ энэ удаад илүү болгоомжтой байх хэрэгтэй. Хүүхдтэй болвол надад хэлээрэй л гэж хэлнэ. Энэ үед нь Хээсүү заа гэд маргааш нь болж Хээсүү өөрийнхөө мөрөөдөл бүх зорилтой хайсан гэдг нь ойлгомжтой. Харин нөхөр нь ажил дээрээ дэндүү амжилттай явдаг бөгөөд өөрийн төсөлдөө хөрөнгө оруулалт олохын тулд хөрөнгө оруулагч нартай уулзсан уулзалт зохион байгуулж байна. Оройн нь болж Жимпүү гэртээ ирэн эхнэр болох Хээсүүгийнхаа утсыг зүгээр л нэг хээр нэг шалгаснаа. Өө би нэрээ чамд бэлэг авсан. Өдөр нэрээ танай найзтай их дэлгүүр дээр таарсан гэснээ өөрийнхөө бэлгийг гаргаж өгнө. Харин үүнийг нь харсан Хээсүү үнэхээр гоё юм аа гэвэл харин Жимпүү би чамд зүгээд өгье гэсэн. Хээсүүгийн нуруу нь үнэхээр аимштай хөөх няц. Ингээд зодох болгондоо Жимпүү Хээсүүд бэлэг авч өгдөг гэдг нь ойлгомжтой. Шүүгэн дотор нь өвчнөөн аксессуурууд. Оройн нь Хээсүү хоол хийж байсан. Жимпүү ээж дуудсан хоёулаа гадуур хоол идэнэ гэд Хээсүүд өмсөх хувцсыг сонгож өгтөл гар хөлн ил гарахаар л баахан хөөх няц ил гарах гад байдаг. Тэгэхээр нь өмд цамц өмсүүлээд ихнэрийгээ ээжийнхээ лекцэн дээр аваачаад очино.
Жумпюгийн ээж нь гэр бүл судлаач, илтгэгч бололтой, гэр бүлийн хүчирхийлэл гэдэг дэндүү аимшигтай, чимээгүй аллах байдаг. Та энэ зүйлээс өөрийгөө сэргээх хэрэгтэй. Таны эргэн тойронд зөндөө олон туслах хүмүүс байгаа гэдгийг та үргэлж санаж яваарай гэх мэтлэн ярина. Энэ үед нь Хесүү өөрийгөө өмнө нь эмнэлэгт очин эмчийн зодуулсан гэсэн магадлалгаа аван цайдаагийн газарт очин нөхрийнхөө эсрэг гомдол мэдүүлэх гэж байгаа санамсаргүйгээр хадам дүүтэйгээ таарчин. Энэ үед хадам дүүгээсээ санаа зовон гинт гарч гүйснэ. Найздаа туслах гад гомдол мэдүүлэх гээд явж байсан юм аа гэсэн хадам дүүн та найздаа очиж хэлээрээ гэр бүлийн хүчирхийллийн талаар гомдол мэдүүлээд явхаар эмэгтэйгийн талд муу байдгийг штэ гэж хэлээд хээр нэг тоохгүй явж байсныг Хесүү бодон суун. Ээжийнх нь илтгэл дуусаад тэд хамтдаа хоол идэж байхдаа ээж нь миний илтгэл таалагдсан уу гээд л инээд алдна. Хесүү дарсаа уух гэж байхад нь гарных нь хөхөрсөн харагдсанд ээж нь хүүе чи яажчихсан бэ гараа дахиад л унчихсан уу гэснээ хүүдээ чи их нартэй сайн анхаарал хандуулж бай гин. Энэ үед нь хатам дүү нэрснээ ээжээ лекцэн дээр чинь сууж амцсангүй уучлаарай гэд хоолоо захиалцгаан нойлын өрөөнд хатам дүү нь Хесүүтэй таарснаа. Игчээ танай нөгөө найз чи юу болсон гэхэд Хесүү манай найз гомдол мэдүүлэхээ болсон гэсэн хатам зөв шийдсэн байна гээл гараад явна. Тэр оройно Хесүү дахиад л нөхөртөө зодуулна. Маргааш нь нүүр нь аимшигтай болчихсон. Хоолоо хийгээ зогсож байхад нь түүний найз нь залгана. Харин Хесүү уцаа авахгүй хоолоо хийгээд л байна. Энэ үед нь хонхон дуурайд яваад очсон түүний хамгийн сайн найз болох Энсүү гэрийнх нь гадаа ирчихсэн хонхын дараад мөн түүн рүү залгана. Хесүү уцаа авахгүй харин хүргэлт ирлээ гэсэн мессежийн дагуу хаалгаа нээн өөрийнхөө боксыг авах үед түүний найз Энсүү гадаа байж ах ба Хесүү чи хаалгаа нээ гэхэд Хесүү чи яг одоо эндээс яваа гин харин Энсүү хаалгыг нээгээд ороод ирэхэд найзаагаа харан зочирдон юу болсон нөхөр чин чамайг зоддог юм уу гэхэд Хесүү алийг намайг дагаад ир гээд шууд л харанхуй өрөөндөө оруулчин үүнийг харсан Энсүү нөхөр чин чамайг зодсон байна би түүнтэй яг одоо уулзах хэрэгтэй хизэнээс ийм юм болсон яага надад хэлээгүй юм бэ гэхэд Хесүү чамд хэлээд юу өөрчлөгдөх юм яг одоо яв хоёлаа дараа нь ярилцъя гин оройн нөхөр нь ирж Хесүү нөхрийгөө унтсны дараа харанхуй өрөөндөө орон Энсүүтэй мессеж бичнэ. Энсүү Хесүүгийн сэтгэл санааг нь өргөхийн тулд 10 жилдээ хамт агуулж байсан зургнуудаа явуулна. Тэр хоёр үнэхээр сайн найзууд байсан бөгөөд Хесүүгийн аавыг нь нас барахад Энсүү түүний хажууд байсан хамтдаа байнга зургаа даруулж хамтдаа бүхнийг хийдэг байсан сайн найзууд байж маргааш нь Хесүү хогоо хайж байхад нэг игч сайн мэнэ би танай доотлын айлын эмэгтэй байна. Чамд ямар нэгэн тусламж хэрэгтэй бол хизээч хамаагүй хэлээрэй гэсэн Хесүү шууд л яваад өгнө. Оройн нь Жумпю Хесүүг манайд хөрөнгө оруулалт хийж магадгүй томоохон хөрөнгө оруулагчийн үзэгслэн болж байгаа. Хоёулаа тэнд очих хэрэгтэй. Чи уруулаа бод гээд л уруулыг бодуулснаа. Нөгөө үзэгслэн дээр нь очино. Тэгснээ худлаа инээгээл сайн байна уу захирлаа энэ манай эхнэр байгаа юм. Танилц манай хүн ч гэсэн урлагийн сургуулийг төгссөн. Үнэхээр азтай залуу шүү би гээд инээд алдцгаана. Хүлээн авалтын үеэр Хесүүд хийх юм байхгүй ганцаарнаа даар сууж зогсно. Үүнийг нь харсан Жумпю түн дээр очин чи яг одоо уухаа зогсоо хэтрүүлэн ууж байшгүй гэж хэлэхэд нь Хесүү ойлголоо л гин. Үзэгслэнгээр Хесүү алхаж байхдаа өөрийгөө өмнө нь ямар аз жаргалтай хүүхдийн номын зураач байснаа мөн хэр амжилттай явж байснаа гадаадд очиж ажиллаж амьдрах санал ирсэн тухайгаа нөхөртөө хэлэхэд нөхөр нь тэр тухай сонсон маш их уурлаж чи надгүйгээр хаашаач явахгүй надтай хамт бай хэмээн түүнийг зодож Үүнээс болоод Хесүү өөрийн хамгийн хайртай ажил болон карьераа хайсан байдаг тухайгаа бодон нэгэн зургийг ширтэн зогсож байхад нөгөө захирал эзэгтэй ирэн энэ зураг чамд таалагдаж байна уу гин харин Хесүү харж байснаа таны зураг чинь үнэхээр муу юм а та өөрийгөө урлагийн хүн гэж хэлэх үү та мөнгөтэй болоод үзэгслэн нээсэн бах та гэд ядчил суураа 2 удаа тавиа сурч хэрэгтэй гэж хэлж байхад захирал эзэгтэй даалгадуулна энэ үед нь Жумпю манай эхнэрийг үнэхээр их уучлаарай захирлаа гэд харин Хесүү гинтл сэрсэн бололтой би өөрөө уучлахгүй гэд Жумпютэй ноцтож байгаад унчна. Үнэхээр их уурсан Жумпю Хесүүг машинаа суулган гэрийнхаа зүг маш аимшигтай хурдлан гэрийнхаа гадаа оцсноо. Чи зодуулахдаа бэлэн байгаарай. Би утгагүй хурж ирнэ гэд явна. Гэртээ ирсэн Хесүү амиа хорлохгоо тагтан дээрээ зогсож байхад нь Энсүү ирэн би чамайг алдахыг хүсгүй байна гэд Хесүүгийн амийг авран битгий үхээжтэй хоёулаа хамтдаа нөхрийг чинь алъя гэж хэлж байгаагаар 1-2 дугаар анги маань дуусаж байгаа юм. Та бүхэнд маань энэхүү кино маань таалагдаж байгаа бол лайк, subscribe дараачихын ангийг оруулмаар байвал комент хэсэг дээр үлдээгээрэй. Түр баяртай.